Монголын уудам тал нутагт хол зай аллагдмал байдал нь малчдын амьдралын салшгүй нэг хэсэг байдаг. Малчин сумья хөгийн хувьд төрийн үйлчлэгээ авах нь их цаг хугацаа ажил чирэгдэл болдог. Жишээлбэл охиныхон төрсний гэрчлэгийг дахин авахын тулд гэр бүл болон өдөр тутмын ажлаа орхиж бүтэн өдөр явах шаардлага гарна. Дүүний аялал төслөөс яваа. Сургагч огшлаа өгнө юм. За, би сумья хөө. Малчин өрхөд дээр ороод захимтай холбоотой сургалт зохион байгуулдаг. Төрийн үйлчлэгийг захимаар авах боломж нэмэгдэж байгаа ч хөдөө орон нутгийн иргэд ялангуяа гэр бүл мал аж ахуйгаа зэрэг авч яваа эмэгтэйчүүдэд энэ боломж төдийлөн хүртээмжтэй байж чаддаггүй. Харин төслийн хүрээнд бэлтгэгдсэн дижитал түжээлэгчид иргэдийг төрийн үйлчилгээтэй холбох шинэ боломжийг бий болгож байна. Одоо яг зайлшгүй авах шаардлагатай ойрын үед авах үйлчлэгээ байна уу? Бага манай хүүхд нөгөө сургуульд байдаг байхгүй. Тэгээд төрсний гэрчлэгээний хуулбар гэдэг багш нь. Тэрийг л одоо аймаг явдаг юм лөө яадаг юм лээ гэж байж байгаа. Одоо ойлоо тэгвэл аймаг орох шаардлагагүйгээр шууд утаснасаа ийм мөнгөөр аваад хүүхд рүү явуулчихдаг хөө. Тэр чинь харин настай амар болж байгаа юм байна тий. Харин тийм шүү. Одоо ойлоо үйлчлэгээ гэдэг цэсрүүг ороод үйлчлэгээ хайх гэж байгааз энэ дээр хоёлаа төрсний бүртгэлийн лавлгаа гэж бичгээр гараад ирнэ. Ингээд таны хүүхдийн төрсний бүртгэлийн лавлгаа чи ингээд захимаар ингээл болчихж байгаа юм уу? Аймаг явах хэрэггүйс амар юм биш үү тий. Манай нөхөр хоршоо байгуулсан. Татвар тайлан тооцоог ингээд л явуулчих юм байна. Ёстой амар юм байна те. Одоо илүү үйлчлэгээ гэдэг гар утас болон e-Mongolia аппликейшны тусламжтайгаар өмнө нь цаг хугацаа ажил чирэгдэл шаарддаг байсан ажлыг одоо хэдхэн минутын дотор амархан шийдэх боломжтой болсон. Хол явах шаардлагагүй, урт дараалал зогсох шаардлагагүй. Хүссэн үедээ хаанаас ч үйлчилгээ авах боломжтой. Энэ бол зөвхөн илүү хялбар үйлчилгээ авах тухай биш. Энэ бол хүн бүрт тэгш хүртээмжтэй үйлчлэх боломжийн тухай юм. Сумья хүү шиг эмэгтэй малчдын хувьд энэ нь гэр бүлдээ илүү цаг гаргаж аж ахуйдаа илүү анхаарах боломжийг олгож байна. Тэр гэр бүлтэйгээ хамт байж мал ахуйгаа эрхлэнгээ шаардлагатай үйлчилгээг захимаар авах боломжтой. Энэ бол зөвхөн цахим технологийн тухай биш. Энэ бол цаг хугацаа хэмнэх тэгш боломжийг нэмэгдүүлэх тухай юм. Энэ нь төрийн үйлчилгээг Монгол улсын иргэдийн өдөр тутмын амьдралд илүү ойр, илүү хүртээмжтэй болгож байна. Хөдөөгийн малчин эмэгтэйчүүд зөвхөн үйлчилгээ хүртэгчид биш. Тэд цахимдсан нийгмийн идэвхтэй оролцогчид болж байна. Тал нутгаас дэлгэц хүртэл дижитал засаглал, аллагдмал бүсэд амьдарч буй хүмүүст хүрч байна.